Тийш ч нэг чиглэл. За сайн байна уу? Сайн байна уу гшаа? За манай багш нараа сонь сайхан юу байна? Яаштай үлдээл. Тий. За. Одоо манай англи хэлний хувьд бол жил болгон л их олон хүүхд бүртгүүлж олон хүүхдүүд өгдөг. Энэ жилийн хувьд бас олон хүүхд бүртгүүлсэн нь хий шүү дээ. Англи хэл дээр 33,000 гаруй шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна. Гэхдээ өмнөх одоо жилүүдтэй харьцуулахад энэ жил нийтдээ 49,014 хүүхэд эсэлтийн шалгалт өгөхөөр ингэж бүртгүүлсэн. Жил бүхэн ер нь математик, англи хэл, нийгэм судлал гэсэн хичээлүүд дээр хамгийн өндөр одоо тогтоох шалгуулагчд орж ирж ингэж бүртгүүлдэг. Тэгэхээр англи хэлний тухайд бол бас мөн 33,000 байгаа нь магадгүй одоо бас нэлээд хүүхдүүд нь дүүцүүлэх хүсэлт өгөөд англи хэлд орохгүй байгаа юм байж байгаа. За тэгээд энэ жил 49,000 хүүхэд өгч байгаагийн одоо 13% нь өмнөх оны төгсөгчд байна. Ганцхан энэ хүүхдүүд гихгүйгээр одоо энэ жил төгсөж байгаа хүүхдүүд маань ямар бичиг баримт бүрдүүлэх вэ гэхээр 4 бичиг баримтыг бүрдүүлсэн байх ёстой. Энд дээр одоо бүртгэгдлийн хуудас, иргэний үнэмлэх, суудлын хуваар бүртгэгдлийн бүртгэгдлийн хуудас гэсэн ийм 4 зүйлийг авчрах ёстой. Магадгүй иргэний үнэмлэхээ хайцсан ч юм уу юм хүүхэд байх юм бол жолооны үнэмлэх, гадаад пассвортаараа бас орж болдог, лавлагаагаар бас орж болдог гэсэн ийм зүйлүүдийг. Тэгэхээр манай шалгуулагч хүүхдүүд маань яадгүй гэхээр 9-р ангийн сорь боловсролын гэрчилгээгээ бүрэн боловсролын гэрчилгээ хоёроор андуурч авчирдаг. Тийм шүү дээ. Тий. Суур боловсрол маань цэнхэр те бүрэн бонд маань тэгээ хүрэн улаажлаа те байх өнгөөр нь ялгадаг. Энд дээр бас ангийн багшийн чиглэл бас их чухал байгаа. Заавал шаардлагатай бичиг баримтуудыг бол одоо ялангуяа миний багш миний хувьд бол одоо хавцуудыг үүсгэж байна. Хүүхд болгон дээр одоо хоёр талаас нь харагдахаар хавцуудыг бүрдүүлээ явж байна. Утасных нь гадуур нь яг нэрийг бичээд утасны дугаар наачих бас зүгээр юм бэлээ. Нодлоо хоёр хүүхэд CU-д орхичоод тэндээс залгаж авч ирсэн. Тий, хүүхдүүд яг ингээд тэнтэд бас хайчаад хаях. За эсвэл нөгөө бас ингээд цагаасаа хоцрох асуудлыг бол гаргадаг. Гэхдээ цөөхөн. Гэхдээ цөөхөн байсан ч гэсэн яг одоо эсэртийн шалгалтын журмаараа 5-аас 10 минут хоцорсон байх юм бол оруулахгүй. Хаалга барьцнаас хойш ирэх юм бол оруулахгүй. Түүхийн хичээл дээр чинь ерөөсөө 1000 гаруй хүүхэд л иждэг. Гэтэл математикийн хичээл дээр 37,000 хүүхэд. Гэтэл энэ хүүхдүүдийг шалгаж оруулах хугацаа 1000 хүүхдийг одоо бичиг баримтыг шалгаж оруулах хугацаа хоёр өөр шүү дээ, тийм ээ. Гэтэл түүх зэвшгээ бодоод цагийн тулгаж ирж хагаад ингээ хоцорчдөг. Яг өөрийнхөө сургууль дээр өгөхгүй шүү дээ. Өөр одоо дүүрэг дотор нь сургуулийн сольж өгдөг шүү дээ. Тэгэхээр өөр сургууль дээр очих тэр хугацааг тооцохгүйгээсээ болоод одоо хаалганы гадаа үлдэх орж чадахгүй байх, уйлах те ээж аав нь одоо бухимд загнах гэсэн. Гэтэл тэнд одоо бүхэл бүтэн шалгалтын баг комисс ажиллаж байгаа хүмүүс одоо нэг хүүхдээс болж бүх дүрм журмыг зөрчиж болохгүй. Ерөнхийдөө хүүхдүүд маань бол хамгийн нийтлэг алдаа нь болохоор шалгалтын хугацаа төгөх тусам их сандрал нь нэмэгддэг. За тэгээ нөгөө ялангуяа хичээл сургуулийн үйл ажиллагаа дуусаад одоо ингээд усан шалгалт үлдсэн биз дээ. Тэнгүүд нойр солигдоод эхэлдэг. Нэг хэв өдөр тутмын хэм маяг нь өөрчлөгдөд байдаг тийм болохоор аль болохоор нөгөө шалгалтын цагууд дээрээ идэвхтэй байх талд нь нэлээд анхаарч гэдгийг бол хэлж байна. Ер нь тэгээд нөгөө нэг ийшийн жишгүүд дээр ажиллахад бол нөгөө хүүхдүүдийн сандрал ялангуяа нөгөө төхөөлж агаад үнэлгээний төвийн сайт дээр байгаа ийшийн жишгүүдийг яг нөгөө 100 минутанд нь багтаад ачлуулахаар тэгээ нөгөө хүүхдүүд өөрөө тэрийг ажиллаад ингээд нэлээсх яваад харахаар бас нэг сандралнаараа жоохон багасдаг. Тэгээ одоогоор бол зарим хүүхдүүд ингээд яг ийшийн материал дээр бол нэлээд ажилласан. Тэгээд сүүлийн үед яригч байгаа юм хэрэг цагаа яаж хуваарлах вэ гэдэг дээр их ярьж байгаа. Манайхан бол зарим хүүхдүүд нь ингээд нөхдөстөөс эхэлж хийж бичиж байна. Тэгээд 2 дугаар хэсгээс эхэлж хийж байна. Цөөхөө гэдэг юм. Тэгээд нөхдөстөө эхэлж хийгээд тэгээд дараа нэг оноотоо болуудаа бодоод эхлээд нөхдөстөө 3 оноотоо болуудаасаа ингээд бодно гэж байгаа. Хамгийн өндөр оноотойг харж байна. Тэгээд дараа нэг оноотоо бодоод тэгээ 2 оноо руугаа орохоор одоо хэрвээ үнэхээр цагтаа хамжихгүй л тэгээд 2 оноотоор очиод дуусгана шүү дээ. Тэгээд янз бүрээр тэгэл 100 минутаа яаж хуваарлах уу гэдэг дээр юу нэг анализыг ярилцэл байгаа тийм. Тэгэхээр үндэсний төвийн одоо архив ESC-ийн сайтын архив хэсэгт бол
хариултын хуудасны хувилбар байдаг байхгүй юу? Тэр хүүхдүүд тэрийг хэвлж аваад заавал өнгөт байх албагүй шүү дээ. Хараар нь хэвлж аваад одоо өмнөх оны жишг даалгавруудыг тэр хариултын хуудсан дээр бүгэлж цагаа зөв хуваарлах. Манай багш нар ч бас хүүхдүүдэд нэлээд зөвлөдөг ба хариултын хуудсыг яг эцсийн хувилбараар уншуулад дүнмөнөг тооцдог шүү дээ. Хэдийгээр шалгалтын дэвтэр дээр зөв хийчээ дугуйлчаад хугацаагаа буруу тооцож явж яснаа сандрахтаа хариултын хуудсандаа бүгдөө дугаар алгасах ч юм уу. Нэг зөрүүлээд ингээ явчихаар чинь бүгд ингээ зөрөөд буруулаа явчих шүү дээ. Магадгүй сандарснаа нэг дугаарлт дээр хоёрыг дугуулах ч юм уу те. Нэг дугаарлтан дээр хоёрыг дугуулчих юм бол хүчингүй болчихно гэдэг маань. Тэгэхээр хариултын хуудсан дээр маш сайн хариуцлагатай нямбай ажиллах ийм дадлагыг одоо энэ хугацаанд хийх хэрэгтэй гэсэн үг. Англи хэлний ер нь жилийн жилд өгж байгаа хүүхдийн тоол өссөөр л байгаа. Дээрээс нь англи хэл бусад хичээлүүдийг бодвол голч нэг өндөр идэх байхгүй хүүхдүүд аягүй өндөр байдаг. Гүйцэтгэл нь өндөр идэв. Англи хэлний хувьд ч гэсэн ялгаагүй ингээд хариултын утас дээр бол ажиллаж байгаа. Яг гэвэл өмнөх хичээлүүд дээр ингээд харж байхад хүүхдүүд хариултын утасаа бүгэлж амжсангүйгээд гарч ирдэг байхгүй нөгөө юутаага нөгөө цаастайгаа зурлцаарай. Тэгээд хариултын утас дээр маш сайн ажиллах хэрэгтэй. За англи хэлний бас нэг онцлог бол нөгөө олон улсын шалгалтыг бодвол ЕШ болохоор нөгөө сонсох ярих чадвараас илүү дүрмээ маш сайн судлах хэрэгтэй. Өндөр он авъя гэвэл ерөөсө дүрмээ аягүй сайн судлах хэрэгтэй. Жил болго өөр дүрм ирэхгүй нөгөө л дүрмүүд давтагдаж орж ирж байгаа болохоор өмнөх жилүүдэд аягүй сайн давтаа тэр дүрмээ судалчих юм бол бүх оноог авах боломжтой. За үгсийн сан байгаа. Үгсийн сан дээр ч гэсэн өндөр оноо авах боломжтой. 10, 11, 12 дугаар ангийн сурах хүчгээ аягүй сайн судлаад бас өмнөх жилүүдийн тестэн дээр ажиллаад тэр байгаа үгнүүдэд ерөнхийдөө судалчих юм бол бас өндөр оноо авах боломжтой болно. Дараа нь болохоор ер нь тесттэй болохоор ер нь 4-5 удаа ажиллаж иж хүүхдүүдийн гарт ордог гэж боддتي би. Нэг тестийг нэг удаа ажиллаад хаях биш 4-5 удаа ажиллаад өөр юм болгоод тестэн дээр ажиллаж сурцсан хүүхдүүд бол яш тэр бол амжилт гарах бүрэн боломжтой. Танай шавнараас ер нь дүүцүүлэх хийлгэж байгаа англи хэл дээр байгаа дүүцүүлж байгаа тийм. Тэр нь болохоор IELTS-ийн доотлон 6.5 оноо тэгээд дээшээгээ 8.5 та нэг хүүхэд байгаа бусд нь тэгээд 8. Анх нүүдгийн дүүцүүлэлт хийж яхад ерөнхийдөө улсын хэмжээнд нийт нэг 2000 гаруй хүүхэд дүүцүүлэлт хийлгдэг байсан байхгүй юу? Энэ жил ч одоо 6000 гаруй хүүхэд дүүцүүлэлт хийгдэж байна. Гэхдээ ганцхан англи хэл биш л дээ. Математик, англи хэл одоо байгалийн ухааны өөр хичээлүүд дээр гээд. Гэхдээ дүүцүүлэлтээ оноо авчиад эсвэлтийн шалгалтаа бас өгчүүлнэ. Та нараас хүүхдүүдтэй хэлэхэд тийм ээ. Хүүхд өгөөд тэгээд энэ хоёр оноо шалгалтынхаа аль өндөр оноог нэг удаа л ашиглана. За магадгүй юун дээр дүүцүүлэхээр 700 хэд ч юм уу те 749 байх юм бол ээшээ өгөөд 800 авчих ч юм бэлөө байх газаргүй шүү дээ тийм ээ. Одоо ингээ харахаар манай ангийнхан бол олон улсын шалгалтыг 11 дугаар ангиас бэлдсэн би те. Хамгийн ихний хүүхэд бол 11 дугаар ангийнхаа 3 сараас эхлэж шалгалтаа өгсөн. За тэгээ 12 дугаар ангид орохынхаа намар одоо 8 сард, 10 сард, 12 сард одоо хамгийн сүүлийн хүүхдүүд маань сая 5 сард өгч байгаа жишээ нэ. Тэгэхээр 11 дугаар хүүхдүүд одоо манай нийт эцэг эхчүүд ч юм уу хүүхдүүдийн нийтлэг зүйл нь 12 дугаар ангитай л хамаг юм ингээ шахах гад байдаг. Дайрдаг. Энэ нэг талаасаа бэлтгэл дутуугаа бас хангалттай оноо авахгүй тал байдаг. Ялангуяа олон улсын шалгалт бол бас цаана асар их хураамжтай төлбөртэй байдаг болохоор бас тэг гүйцэтгэл хангалттай бэлтгэхгүй бол бас сайн оноо авахгүй бол бас харамсалтай шүү дээ. Сэдв бол нөгөө яг 11 дугаар ангийн сэдвээр авдаг юм байна. Ихэвчлэн одоо тэр агуулга нь бол одоо тэр тэгэхээр 11 дэх өгвөл илүү ашиг тустай. Тэгээ 12 дугаар ангид ороод ирэхээр бидний чинь манай үзэж байгаа сэдвүүд чинь сэдвийн сэдвээс өөр хөлөө явчих. Тэгээ яг 11-ийн агуулгын хувьд шинэ мэдлэг дээр өгсөн хамаагүй дээрээ гэж. За бас англи хэл гэж ярьсан дээр хэлний шалгалтыг 4 сарын дундуур болсон тий. Тэн дээр одоо танай сургуулийн хүүхдүүд бас гайгүй хамрагдсан баг. Энэ дээр бас нэг 10,000 гаруй хүүхдүүд бос онооныхоо болцол хангаагүй хүүхдүүд байж байгаа. Энэ хүүхдүүд болохоор эсвэлтийн шалгалтаа өгөх боломжтой өгч байгаа. Тэгээ 12 сард дахин Монгол хэл бичгийн шалгалтаа өгөөд одоо өвлийн эсвэлтээр эсэх боломжтой байдаг. Тэгэхээр яг хэл бичгийн шалгалтын дээр хүүхдүүдийг юу анхаарах вэ гэхээр гол нь бол ямар нэгэн одоо зүйлийг мэдээллийг уншиж ойлгох, мэдээлэлтэй ажиллах чадвар их чухал байдаг. Мэдээлэлтэй ажиллах чадварын хамгийн чухал нь юунаас эхлэх вэ гэхээр ер нь бол уншиж ойлгох чадвар гэсэн үг. Тэгэхээр тэр чадвар бол наад зах нь тухайн даалгаврын өгөгдөл асуултыг уншихаас эхэлнэ гэсэн.
Тэрэн дээр л одоо хүүхдүүд тэр даалгаврын асуултаас эхлээл уншиж олох чадвар. Тэгээ үндэсний бичгийн хувьд болохоор харьцангуй гайгүй. Зүгээр л жирийн зүгээр уншаал хөрвүүлэх одоо үндэсний бичиг 3 гэдэг бүх нийтээр одоо үндэсний бичгээр унших бичих ийм одоо зорилт төвшүүлээд явж байгаа шүү дээ. Тэгэхээр хүүхдүүдийн хувьд бол ийм асуудал байдаг. Тэгэхээр бид нар бол туршлах нь юу гэдэг вэ гэхээр ер нь бол 11-р ангиас нь эхлээл тэр хэл бичгийн шалгалтын жишг даалгаврыг ажилуулах ер нь 1-р тэр Ажилангуус хойш ингээд 11-ээс өгдөг бол одоо энэ жилээс 10-аас өгж шүү дээ. Энэ бол маш зөв л гэж бодож байгаа. Нодлон бол манай ангийнхан бол 11-р ангиас эхлээ өгөөд одоо ангиар ингээд тэнцэж байгаа. Тэнгүүд энэ жил 10-р ангийн хүүхдүүд өгч байна, 11-ийнхээ өгч байна. За тэнцээгүй 12-ийнхээ өгч байна гэх тий. Тэгэхээр энэ бол уг нь маш их том боломж болгож байгаа. хүүхдүүд ингээд аюух тийм сэтгэл зүгээр унах зүйл нь юу гэхээр багш бол их өндөр юм босгох тавьчихдаг. За миний хүүхдүүд 800 аваараа гэдэг. Тэгээд тэр яадаг вэ гэхээр тэр оноо сонсонгууд хүүхэд бол би тэрэнд хүрэн л хэлцвэтгэж эцэг эхүүд ч одоо хүүхдээсээ те 800 оноо гэл яг ингээд хэлсэн оноо шаардаад тэр бол өндөр шаардлага тавьсан байж идэг. Тэгэхээр 600 гаруй оноо авсан чи өндөр оноо шүү дээ. тэр чинь хангалттай шүү дээ. Тийм биз. Тухайн одоо сургуулийн босгыг даваад орчих өөрийнх нь одоо сонирхол судалсан сонгосон мэрэгжилд нь оноо нь хүрээд ингээд орчиж байгаа. Эцэгчүүдээс хүсэх хоёрхан зүйл байгаа даа шүү дээ. Нэгдүгээрт гэртээ бие дааж бэлдэх орчин бүрдүүлж байгаа. Хоёрдугаарт нь хүүхдийгээ сэтгэл зүйг доктортой тайван байлгах. Өдөө л энэ хоёр болж байгаа. Тэгвэл манай эцэгчүүд яадаг вэхээр өөрсдийнхөө хүрч чадаагүй болон өөрсдийнхөө бий болох гэдэг төсөөллийн хүнээ тэр хүүхдтэй шууд тулгачаад байгаа. Тэ. Тэгээ хүүхдтэй би эцэг тэр тулгалтыг юу гэж үздэг вэхээр би чамайг суралцах бүх зүйлийг чинь өгч чинь. Чи энэ төр хүрэх ёстой гэдэг зүйлийг ямар ч тийм уян хатан байхгүй шууд тушаачиж байгаа байхгүй. Ийм асуудал байсан. Гэтэл хүүхэд болгоны маань нөгөө хүлээж авах сав гэж байгаа шүү дээ энэ тархинд. Гэтэл шинжилгээ ухааны хичээл гэдэг мөнөөрөө тодорхой цаг хугацаанд давтамжтайгаар системтэйгээр хүлээж авч иж энэ мөр мэдлэг мөр өөрөө системтэй зөв мэдлэг болно шүү дээ. Тэгэхгүй гинт олон юмараа тодорхой богино цаг хугацаанд их зүйлийг тэр хүүхдүүд 1000 бөмбөгдөөд тэр хүүхэд хурааж авч дистралтэй системтэйгээр олж авахгүй байхгүй. Тэгээ шалгалтын дээр хүүхдүүдийг харж хахад өгдөө орж ирэнгүүт унтаад өгдөг. Шалгалт ороод ингээ 6 сарын 20-нд одоо нар шарцсан дулаах өдрүүд байна шүү дээ. Тэ одоо юуны улсын сургуулийн одоо том шидэн цонх орчин нар тусаал ингэж идэг. Тэр нэг чимээгүй орчинд орж ирээд магадгүй одоо шалгалтандаа санаа зовоод шинжэнгөө хичээл бэлтэж байгаа гэдэг ингээ нойр дутуу. Тэгэл чимээгүй орчинд орж ирэнгүүтээ зарим нь яг гүйцэд хийчээд тэрийг буруу юу зөв үү гэдгийг хянахгүйгээр эсвэл дутуу юу чи ширээгээд ирэхэд унтаад өгдөг. Энэ л нөгөө нэг багш нарын маань одоо бид нар үлдсэн 14 оногт яг хэлжүүлээ ихэнд ирсэн шүү дээ. Нөгөө биологийн цагаа гэдэг хувирлалтыг аюулсаа харахгүй бол бас болохгүй. Тэгээд тэр өмнөх өдөр нь бол эрт амраагаад бас эцэгчүүдийн үед анхаарад хүүхдүүдээ бас сайн бэлдэх хэрэгтэй. Тэгээд багш нар ийм алтай байдаг шүү дээ. Хэдүүлэл түрүү яриад л гадаг тийм деталь жижиг алдаанууд аюух гарах гэдэг. Одоо жишээ нөгөө юу байгаа шүү дээ. Яг элстэй шалгалт өгөх үеэр нэг цаанаас маань нэг харандаа баллуур гэж хариултын хуудас гэдэг. Энэ дээр чинь нийтлэг хүүхдүүдийн алдаанууд их байгаа шүү дээ. Одоо ингээд хүүхдүүдийг шалгалт өгөхөд одоо гаднаас ингээд шалгаад оруулдаг шүү дээ. Металл илрүүлэгчээр шалгаад одоо оруулдаг. Тэр нь одоо металл илрүүлэгчээр шалгаж байгаа нь хүүхэд гар утсаа орхих хэвээр, гар утсгүй орхих хэвээр. Ямар нэгэн одоо ухаалаг ийм тоног төхөөрөмжтэй цаг ч юм уу те ийм юм байх хэвээр одоо ухаалаг бал гэж хүртэл гарцсан юм байна шүү дээ тий. Тэгээд тэгэхээр одоо нүдний шилж гэдэг юм уу байна шүү дээ. Тэгэхээр энэ бүх зүйлүүдийг ингээд шалгаад оруулдаг. Гэтэл хүүхдүүд одоо бас ямар нэгэн байдлаар нуугаад нэг утас хураалгаад өөр утсыг нуугаад авч урддаг. Өөрийнхөө оронд өөр хүүхэд оруулах гэсэн оролдол гардаг. Тэгэхээр ийм зүйлийг одоо гаргахгүй байх гэдэг бас нийт одоо шалгуулагчтай хэлээ. Хэрвээ ийм одоо зүйл гаргасан тохиолдолд таны одоо бүртгүүлсэн бүх хичээлийг хүчингүй болгодог. Тэгэхээр ийм одоо эрсдэлтэй зүйлийг битгий хийгээрээ. Тэгээ ингэж оронгууд одоо багш чамайг шалгаад нэрсэж чинь одоо дараалал суух судалч нэгээс суулгана. Тэгээ шалгалтын дэвтэр өгөн шалгалтын дэвтэр завсар хариултын хуудас байна. За шалгалтын дэвтэр дээр одоо бүх зүйлүүдэд тэмдэглэгээ норго хийгээд хариултын хуудсан дээр эцсийн одоо хувилбараа бодно. Ингэж бодоход одоо үнэлгээний төвөөс балын харандаа үзүүрлэгч баллуур өгдөг. Гэтэл энэ харандаа өгöd байгаа нь ямар учиртай юм бэ гэхээр энэ харандаагаар будаж иж энэ хариултын хуудас энэ харандаагаа таньж ингэж уншдаг. HP 20 мөр гэсэн ийм
одоо харандааных нь балын тэр юуг заасан ийм харандаа өгдөг. Тэгэхээр энэ харандаагаар будаад баллаад яг хөө мэдээж өнгөцгөн жоохон энэ буруу байна гэж баллаад нөгөөтгийг бодоход тодын гамшина. Энийг 2 гэж ингэж үзэхгүй. Тэгэхээр тэрийг мэдээж одоо балалчих хэмжээний тэр харандаагаа балалчих хэмжээний баллуур өгч байгаа шүү дээ. Сая хариултаа арилгасан тохиолдолд зөв хариултаа тодл бодох хэрэгтэй юм байна тий. Тод бодоод тэр тодыг уншина. Яг хоёулаа тод байх юм бол хүчингүй явцдаг байхгүй. Тэгэхээр машин нь бол тэрийг мэдэрч байна. Бас нөгөө будалтан дээр нь алдах тохиолдлууд бас байгаа л хата хүүхдүүдийн хувьд бол. Будалтан дээр алдах үйл юу гарах ч юм уу. Тэ. Жохон илүү гаргасан байхад энэ төр тэрийг уншчихна. За дутуу мутуу будсан байвал Хүүхдүүд байштай заримдаа ингээд нөгөө бөөрийнхөө дотор чинь жоохон цэглээд орчихсон. Тэр тань. Зүгээр ингээд цэглээд тэрийг дүүргэж яг ингээд бодчих хэвээр байхгүй. Гэхдээ дүүргэж бодохтаа амар тийм тод чанга ингээд дарахгүй цоолох хэмжээний биштэй бодсон байх машин зүгээр л уншина. Зарим нэг бүтгэн жоохон ингээд дугуулаа орхичдаг. Тийм юм бас байдаг. Жижиг алдаа болгоод тэр нөгөө багш нар нь одоо бас наан маш сайн тэр хариултын уулсан дээр нь ажиллуулж тэгээд нөгөө ямар хугацаа зарцуулах гэж байна гэдэг хүүхдүүд өөрсдөө бас мэдэрч тэ. Одоо шил хариултын уулс бөглөхөд уул нэг дор хаяж нэг 10 минут зарцуулаад байх шүү. Яг нэгт. Тийм учраас нөгөө хүүхдүүд өөрсдөө бас цагаа хуваарлаад 10 минутын өмнө ядаж хариултынхаа уулс бөглөж эхлэхгүй болохоор гинт ингээл хугацаагаа ингээд хариултын уулс бодоогүй үедээ цаг нь дуусах га 5 минут үлдлээ. 2 минут үлдээ 3 минут үлдээ тэр хугацаанд сандарч будаад өөр газар буруу бодох барих тийм алдаанууд маш их гаргадаг. Тэгэхээр нийгмийн ухааны хичээлийн үед хүүхдүүдээс ямар суурь чадвар шаарддаг вэ гэхээр хурд асар хурд. Тэгэхээр би бол хүүхдүүдээс одоо ялангуяа 12 дугаар ангийнхаа эсэлтийн шалгалтанд бэлдэж байгаа хүүхдүүд юу шаарддаг гэхээр чи 1 минутанд 3 тест ажилтдаг хурдтай байх хэрэгтэй. 1 2 дугаарт нь хариултын утсыг бодохдоо хизээч дунд нь алгасгүйгээр бодно. Нэгтэлж бодно гэж хэлдэг. За 3 дугаарт нь болохоор чи материал дээр ажил дуусчаад дахиж нэг нэгтэлж хариултын утсан дээр бодно гэдэг зүйлийг бол заавал шаарддаг. Тэгээ нэг хүүхд ингээд урд нь гарч ирсэн ингээд 25 дугаар бодлого ч юм уу ингээд алгасчаад тэрийг мартцсан баг. Тэнгүүт ингээд бодоо явжээтэл Бодолт нь бороо явчих. Тий 25 дугаар бодлого алгаснаа мартаад шууд ингээд бодоо явчихгүй. Тэнгүүт чи 26-гаа 25 дээр бодоод тэгээ цаашаагаа бууруулсан. Тийм алдаа гарах магадaltaй баг. Тэгэхээр хүүхдүүд бол маш сайн нэг завсаргүй бодно гэдгийг хэлдэг. Тэгээд тэр будах хугацаанд бас өөрөө зориулж цаг ингэж гарах хэрэгтэй гэж би зөвлөх гээд байна. Их анхааралтай байхгүй бол тий буруу. Дасгал даалгаврынхаа зааврыг аягуулсан уншихгүй бол сая бас тест хийлгэж байхдаа ямар алдаа гаргасан мэхээр эхний 3 үг болохоор ижил утгыг нь олох, дараагийн 3 үг нь эсрэг утга. Тэгсэн чинь ерөөсөө нөгөө зургуулангийн ижил утгаар нь бөглөсөн. Тэгэхээр анзаарахгүй тэгэхээр зааврын аягуулсан унших, даалгаврын аягуулсан унших хэрэгтэй. Улсын хэмжээнд 53 шалгалтын төвд Улаанбаатар хотод 29 шалгалтын төвд шалгалтын зохион байгуулж байгаа хгүй. Тэгэхээр Улаанбаатар хотод 29 шалгалтын төв дээр нэг төв дээр дээд талд нь 1800 700 хүүхэд шалгагдчихж байгаа. Шалгалтын байрны гадаа ер нь бол 30-аас 40 минутын өмнө ирсэн байна. Шалгалт өгөх анги танхимдаа яг 10 минутын өмнө судлаа ажилласан байх хэрэгтэй гэсэн. Ийм одоо зүйлийг бол Ихтгэлцөө дээр бас нэг хүүхдэд хэлэх нэг миний бодлого зөвлөө байдаг. Боддог байхгүй. Би одоо 11 дэх жилдээ ийш бэлтжээ. Тэгээд ингээ харахаар хүүхдүүдийн нийтлэг зүйл нь юу гэхээр одоо 6 сарын 26-нд нийгмийн ухааны хичээл дээр чи хэдэн он авахаа мэдчих юм. Мэдэх боломжтой юм. Тэгэхээр би хүүхдүүдэд юу гэж зөвлөгөө өгөх вэ? Чи шийдэж чадахгүй. Чи өөрчилж мэдчих чадахгүй зүйл дээр битээ тийм юм дээр өөрийгөө хямраа. Чиний хийж чадах зүйл нэг хоёрхан зүйл байна. Өдөр бүрийн тогтмол бэлтгэл өөрийгөө элдв сөрөг юм бодохгүйгээр завгүй байлаа. Сатаар бол гэж. Ерөөс ийм л зөвлөгөө өгöd байгаа. орж ирэнгүүтээ дотор нь муухайрах толгой нь эргээд ингээ гарын одоо ингээ бүүлчих гэдэг юм ийм зүйлүүд гардаг. Тэгэхээр ер нь бүх шалгалтын төвдөр сургуулийн эмч байдаг. Одоо бид хийж олон жил ийш бэлдэж байгаа нэгс одоо уяачхан одоо тий хурдан хөлгөө нэг мордуулж явахтал цаана нэг догтлолтой байдагтай адилхан төрөө нөгөө сандралтаар ходоод гисэх юмартай би бол одоо хүүхдүүдэд хэлдэг шүү дээ. Шалгалтын 7 хоног тэгээд ийш өгөх тэр 4 өдрийг та нар дандаа шүлтээ холтнэ. Шахсан мэдгүй. Өөр харин тий хуурсан шалсан бид нар ч өөр хийж байгаа юм шиг л юм болд нь шүү дээ. Бүхэл уух идэх те унтах юмд нь хүртэл одоо ингээ анхаардаг.
Энэ нэг талаараа ингээд нэг энгийн юм шиг боловч нөгөө талаас энэ болохоор яалчвал тэр хүүхдийн үзүүлэх амжилтын бас л нэг хэсэг болчиход байгаа байхгүй. Эцэгчүүдийн бас анхаарал сайн тавьдаг эцэгчүүд бас байна хүүхдүүдтэй тий. Зарим эцэгчид болохоор хүүхдтэй хитрхи их өндөр үүрэг даалгавар өгөөд за миний хүү чи энийг л одоо сайн өгөхгүй болохгүй шүү тий. Чиний ганц амьдралын чинь дутуу учир шүү гэд. За тэгэнгүүт нөгөө хүүхд ч одоо би энийг л хийхгүй бол одоо өнгөрлөө. Тэгэл миний амьдрал ерөөс энийг шийдэгдэнэ нэг тийм айхтар юм тийштэй ордог. Нөгөө талаар зарим эцэгчид бүр ингээ хүүхдээ огт анхаарахгүй хайчин. Зарим нэг хүүхдний баг ганцаараа ингээл ийшүүгэл явж байгаа жишээний тий. Ер нь л эцэг эхүүд бас одоо Улаанбаатар хотод ялангуяа хүүхдийнхээ шалгалт өгөх шалгалтын байрыг сургуулийг өмнө одоо очиад үзчих хэрэгтэй. Одоо хүүхдтэйгээ хамт тий. Гэтэл ерөөсөө шалгалтын өглөө гараад нөгөө сургуулаа хайгаал хаагур ямар замаар очихоо мэдэхгүй байж байгаа хоцорчдөг. Магадгүй одоо бүр ингээд утасдаг шүү дээ. Тэр сургуулийн үг нь үнэлгээний төвийн сайт дээр одоо бүх шалгалтын төвүүдийн байршлыг ингээд гаргаад тавьж байгаа. Тэрнтэй танилцах нь суудлын хуваар нь 10 гаруй. Суудлын хуваар 6 сарын 10-нд гарна. Тэгэхээр энэ хуваараа одоо бүртгэлийн дугаар нууц зүгээрээ ороод хэвлэж авах хэвээр хүүхэд энийг авч очих хэвээр сургууль дээр. Бүртгэлийн хуудасаа мөн хэвлэж аваад сургуулийнхаа захирлаар одоо тамга тэмдэг дарууж гар өвсөг зурууж баталгаажуулах хэрэгтэй. Өмнөх оны төсөгчд бүртгэлийн хуудас дээр QR код байдаг учраас ямар нэгэн гарын өвсөг тамга тэмдэг хэрэггүй. Тэр QR кодыг бүртгэлийн хуудасаа аваад очиход болно. 800 авна гэж явж ирсэн хүүхэд нь одоо бараг 100 үйлчлэлтийг хийжсэн хүүхэд нь 80 гэдэг чингүүт нь энэ яач вэ гэдээ бүр багш нь өөрөө очиод материалыг шалгасан тохиолдол байдаг шүү дээ. Ер нь эсэлтийн шалгалтын ард дээр өргөдөлгөөнд хүлээж авах 5 хоног байдаг ажлын. Энэ дээр бол хүүхдүүд өөрийнхөө материалыг одоо гараар засуулъя гэж хүсэл тавьж байгаа. Гэтэл одоо эсэлтийн шалгалтын дээр чинь хариултын хуудсыг скантрол машинаар уншаад 100-аас тэд гэж анхны оноог нь гаргаж байгаа шүү дээ тий. Хариултын хуудсан дээр нэгэ тэмдэглэгээтэй машинаас гарч ирдэг байхгүй юу. Тэгэхээр тэрэнд итгэхгүй байна гэд өргөдлөгч байгаа. За тэгэхээр бид нар одоо бас дүрм журмынхаа дагуу тухайн хүүхдийн хариултын хуудсыг нь тухайн заалнаас нь татаж олж ирээд зөв хариулттай нь гараар толголт хийж өгдөг. Тэгээд ингэхдээ хариултын хуудсан дээр ямар нэгэн дүн ононд өөрчлөлт ордгоо шинийн үнэлтийн алдаа малдаа. Тий. Тэгээд яг хуу энэ дээр дүн ононд ямар нэгэн одоо өөрчлөлт ороогүй байна гэд ингээд ингэнгүүт яг хуу хүүхэд багш хоёр ирээд би энэ дээр алдсан юм байна гэсэн алдаагаа мэдчих авдаг. Өөрөө бол би тэрийгэ зөв гэж бодоод байдаг те. Одоо тэгэл нэг Солонгос эдэрдээ чинь эсэлтийн шалгалтыг айгүй өндөр ач холбогдол өгж шít. Ингээ юу бодоод хаад те сонгуулийн дараах нь одоо эсэлтийн шалгалт нийгмийн массыг хөдөлгөж те. Солонгос ч л одоо жишээ нь одоо те эсэлтийн шалгалтын үедээ жишээ нь ялангуяа англи хэлний сонсох чадрын даалгавартай тэр өдрийнх нь тэр цагийнх нь одоо нислүүдийг хойшлуулдаг ч юм ууршлуулдаг гэж байгаа байхгүй. Ийм өндөр ач холбогдолтой одоо улс нийгмээрээ тийм өндөр ач холбогдол өгдөг. Манай бас эсэлтийн шалгалтын үеэр бас их нийгминдээ те олон нийтийн зүгээс зүйлүүд ер нь бас ажиглагдж байгаа тийм. Тэгээ үнэлгээний төвийн зүгээс болохоор бид бүхэн Улаанбаатар цахилгаан түгээх станц тий зам тээврийн газар гэж хэлдэг тий. Тэгээд тээврийн цогцыг албатгаа цагдаагийн ерөнхий газар гэсэн ийм одоо газрууд албан бичиг өгчин хамтран ажилладаг. Шалгалт толгой энэ өдрүүдэд одоо тогны хязгаарлалт хийхгүй байх. Нөгөөс шууд засалт буюу контрол машиныг ажилуулахад ч одоо тог хэрэгтэй шүү дээ тий. Тийм учраас энэ дээр ингээд одоо гэрэл цахилгаан таслахгүй байх гэдэг дээр Улаанбаатар цахилгаан түгээх стад маш сайн хамтарч ажилладаг. За танай шалгалтын төвүүд хаана байршлаа өгөөрэй гэдэг ингээд шалгалт болоогүй байхад бүр ингээд хүн нь уцстаад одоо тэр бүх зохицуултыг хийж өгөх ч юм уу тий. Тухайн сурагчийн эцэг их тухайн сурагчийн сургууль багш нарын асуудал бол яригдж байгаа боловч нөгөө талаасаа энэ их улс их орны ирээдүйн мэрэгчлэлтэн боловсон хүчнүүдийн зүйл хийдэг дээр бас бид нар аягүй сайхан гоё эргээр авч бас гоё нэгээ дэмжиж 6 сарын 25-наас 28-ны өдрүүд маань болохоор одоо пүрв баасан бямбням гэсэн 4 юм өдөр яг дараалан бүргэлжилнэ. Тэгэхээр ингээд өглөө яг 10 цагт бүх өдөр шалгалтууд үргэлжилж байгаа. Тэгэхээр магадгүй одоо бас юм хавцтай материал барьсан, яарч твдэл сандарсан ийм хүүхэд явж байвал одоо аль болох туслах. Энэ ер нь манай хүргээд өгөх гэдэг юм уу те. Ингэх ийм талыг бас
нийт одоо хүмүүстэй бас гэж уриалъя. Манай хүүхдүүдэд маш бас тэр фэйсбүүк гэрүүжийн гоё ирэх сэтгэлүүд байдаг шүү дээ тий. За ингээд хэдүүлэг хичээлдээ орё доо.